Ийм батал ерхий газрын даргын туршаалаар 2025 оны 9-р сарын 15-ны өдрөөс одоо 2025 оны 10 сарын 15-ны өдрийн хооронд 1 сарын хугацаатай итгэлцлийн энийг зарлаад ингээд өнөөдөр 15 хоног төрөө явж байна. Одоо нийгмийн даатгалын байгууллага маань 61.3 мянган ажиллагчтай харьцдаг. За эдгээр 61,300 ажиллагчаас маань 2025 оны 9 сарын 1-ний өдрийн байдлаар 19,400 ажиллагч нь одоо хоримтлагдсан өртөө буюу 2 сараас дээш хугацаагаар үр өсгсөн. За энэ үрийн хэмжээ нь бол 524.9 тэрбум төгрөгийн өр бол байсан. Энэхүү итгэлцлийн аяны одоо нөгөө нэг гол хийгдэх процесс нь юу гэхээр бид итгэлцлийн аянаа зарласан ажиллагч нар маань нийгмийн даатгалын байгууллагт гол нөхцөлтэй тавьж өр авалгаа барагдуулах талаар бидэнтэй хамтарч ажиллах хэрэгтэй. 247 ажиллагч шинээр гэрээ байгуулсан байна. Өр авалгаа барагдуулах талаар өөрөөр хэлэх юм бол байгаа өрнийхээ 10%-ийг төлөөд тэг үлдсэн дээр нь 6 сар хүртэл хугацаатай өр барагдуулах гэрээ байгуулсан. За энд бол 247 ажиллагч хамрагдсан байна. Өмнө нь байгуулсан байсан гэрээгээ дахиад одоо 6 сараар сунгах энэ ажиллагаа бол 50 ажиллагч төр хийгдсэн байна. За мөн одоо хүсэлтэд гаргаад өрнийхээ 10%-ийг төлөөд дансаа нийлгэсэн 312 ажиллагч байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн өрөө 1084 байгууллага бол шууд одоо бүрэн төлж барагдуулсан байна. 14.8 тэрбум төгрөгийн өртөө байсан энэ аж ахуйн нэгжүүд бол одоо энэ итгэлцлийн аяны хүрээнд алданг торгуулгүйгээр нийгмийн даатгалын шимтгэлээ бол 14.8 тэрбум төгрөгөөр төлөөд барагдуулсан байна. Энээр гэрээ байгуулсан, гэрээгээ сонгосон, данс нээсэн нийтдээ одоо 609 ажиллагч маань урд нь бол 66.3 тэрбум төгрөгийн өртөө ийм 609 ажиллагч маань бас манайтай итгэлцлийн аяны хүрээнд одоо холбогдох ажиллагаанууд хийгдээд тэр 66.3 тэрбум төгрөгнөөс 11.5 тэрбум төгрөгийн өрийг бол өнөөдрийн байдлаар барагдуулаад байна. Үндсэндээ бол тэ нэг 1693 ажиллагчтай манайх одоо хамтарч ажилласан байна. Манайх бол 30 хоног дотроо өрийг бол урсгал өр гэж нэрлэдэг. Одоо хойлороо 30 хоногоос дээшээ өрийг бол хоримтлагдсан өр гэж нэрлэдэг. 2 буюу түүнээс дээш сарын өр гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яг энэ хугацаанд бол урсгал өрнөөс бол нэг 65.1 тэрбум төгрөгийн урсгал өр төлөгдсөн байна. Хоримтлагдсан өрнөөс 26.3 тэрбум, нийтдээ энэ итгэлцлийн аяны хүрээнд бол 91.4 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр бол төлөгдөд байна.